сайн байцгаана уу? Сайн сонсож байна. Өнөөдөр хичээлийн бүгдээ багаар хичээлэх учраас багийн зохион байгуулалтаа хийнэ. Тэгэхээр бүгдээ ингээ харахад баруун ширээний баруун гар зогсож байгаа гэдэг баруун гар тал зогсож байгаа. Дундад гараа баруун талд нь. Баруун гар талд нь зогсож байгаа ширээнийгээ баруун гар талд зогсож байгаа хүмүүс нэг гэж болж байгаа. Нэг. Зөвхөн баруун гар талд нь хүмүүс. Одоо жишээ чи өргөн шүү дээ. Ганцхан бусдын нэг гэхгүй. Баруун гар талд нь зогсож байгаа хүмүүс тийм нэг гэж болоо. Нэг аа болж. Одоо яг нар зөв хэрэгээ монголчууд ч нар зөв хэрэгээ гэдэг шүү дээ тийм ээ. Тэгэхээр одоо энд байгаа хүмүүс нь хэд гэж тоолоо? 2 гэж болж. Хоёр. Одоо дараагийн хэд гэж тоолоо? 3. Дараагийн 4. Тоолоо. Дараагийн 5. За нэг гэж тоолсон хүмүүс энэ ширээ дээр зуунаа. Нэг гэж тоолсон хүмүүс. Хөдлөөс ороо. 2 гэж тоолсон хүмүүс ардлын ширээ зуун. 3 гэж тоолсон хүмүүс энэ зуун. 4, 5 дахь ширээ зуун. Сайн тоолсон юм байна. Нэгдүгээр бай. Энэ 5 хүнтэй өстой. 4 хүнтэй өстой. Нэгдүгээр бай. Танаа хоёрдугаар бай. Хоёрдугаар бай. Танаа гуравдугаар бай. Дөрөвдугаар бай. Тэнцооч чинчээс. Ингээ танаа хийлээ. Дөрөвдугаар бай. Танаа тавдугаар бай. За энэ багийн тэмцээн дээр дөрөвдугаар бай. Яа. Бангийн хэдэн баг болов? 5 баг болов тийм ээ. Багийн хүмүүсээ багаар хичээж байгаа учраас хичээлийн дэг гэж байх хэрэгтэй. За дэгээ өнөөдөр баримталж яваа. Тэгэхээр хичээлийн дэг маш нэг хичээл байсан байна. Хичээлгүй дэг гаргаж байна. За бүгдээ хамтдаа уншиж. Юу гэж? Өссөн сайн болохгүй байв. Өнөөдөр хичээл дээр бүгдээрээ баримталж дуурай шүү. За өмнөх хичээл дээр бид нар болох дээр сэдв зургийн хоол дүр гэж юу вэ? Сэдв зургийн туслах дүр юу вэ гэдгийг тухайн үздсэн байгаа тийм үү? Энийг санаж байгаа. Тэгэхээр өмнөх үздсэн мэдлэгээ бүгдээрээ батгахад Монголын нэр зураачдын зурсан бүтээл дээр анализ хийв. Маш нэгэд тавиад. Энэ танаа багийн энэ танаа баг томчтой зураг бүтээл байна. Энэ танаа баг томчтой. Энэ бүтээл танаа баг томчтой. Энэ танаа. Бүтээл багаараа нийлж байгаа. Энэ бүтээл хэн гэдэг хүний зурсан ямар бүтээл вэ? Тэгээд зураг дээр юу харагдаж байна? Хоол дүр найлуу, тус дүр найлуу гэдгийг өгөж байгаа багаараа ярив. Ярив. Хоорондоо ярив. Тэгээд багаас нэг ишүү гарч ярив шүү дээ. Зураг харж байгаа ярив. Энэ юуны тухай байна? Энэ дээр хоол дүр найлуу, туслах дүр найлуу гэдгийг хараад ярилцаар авъя. Гавхараас энэ ярих үгтэй багш нь одоо ингэ ярьж байна. Дараа үгчүүд ярих шүү. Юуны тухай байна? Хамгийн аль нь хоол дүр, туслах дүр? Хоол дүр, туслах дүр юу гэдэр хэлж байгаа гэдгийг бодож байгаа. Хэн гэдэг зураач ямар левтэй бүтээл гэдгийг хараа шүү дээ. Энийг түрүүлээ сууж байгаа. Яа. Хоол дүр найдаж байна. Маягаар танаа чи эдгээр оруулаа. Нэгдүгээр байна. Аваач 1 минут бүтээл. Бүтээл аваад. Багийнхаа гişүүд дотроос өдөр ярих хүүхдээ сонгогдсон байгаа. Маш их багуудын нэрийг сонгосон шүү. Ургасаа. Усан дүүрээ юу гэж байгаа юм ийм сайн байна. Айгүй юу хараад байгаа юм сайн байна. Ээж санаа бийжсэн юм. Түн зовны бодол харин тусдуу. Тэр надаа.
өөрсдөө саналаар асууя. Аль багаас ингэж ярих вэ? 5 дугаар багаас ярих гэж байна уу? За, уран чинь гээ. За, дараа үзнэ үү? За, 1 дугаар багаас эхлэе ярив. За, бусд нь бас сайн сонсоор. Зургийг бусдгаа харуулж байгаа ярив. Наад руу тийм ээ. Бусд хүмүүстэй харуулж байгаа. Энэ зургийн гол дүрм тийм ээ. Энэ хоёр нэг нь ингээд өгсөж байгаа. Тэгээд нэг нь энэ хол ингээ харцсан. Тэгээд туслах дүрм цаагуур байгаа. Гэр тэгээ энэ хоёр гэр цаагуур морьтой явж байгаа хүн. Тэгээд наагуур нь өмсөй энэ зам байгаа. Тэгээд цаагуур нь тариа хурааж байгаа зураг. Тэгээд энэгээр нь анти явж байгаа. Энийг болохоор нэрийг талын айл гэдэг. Тэгээ энийг зурсан хүн төрийн шиг нэг ардын зураач энд цүлтэн гэдэг юм байна. Сайн хайраар суучаад бус багууд яах вэ? Баярлалаа. Хоёрдугаар багаас тайлбар тийм. Босч байгаа сайн бослоо харуулж байгаа. Чанга толдуугаар. Босдаг мөрдөлөг харуулж. Ээжээс сайн нэг өгдөг зүйл. Энэ зүйл гол дүр нь болохоор энэ хөнгөд харин туслах дүр нь ээж бас нараа. Энэ болохоор ээж ингээд өглөө усан яваад үзчихсэн. Огтж авч байгаа. Ингээд хүний зурсан зураг байна. Тийм аа. Тэгээ ардын зураг төрийн шагнал амгалангаа зурсан зураг байна. Баярлалаа. Гурдугаар баг гэсэн болсон байна. Энэхүү зурган дээр энэхүү зургатээс төрийн шагналаа ардын зураач цэвэг жавын бүтээл. Тэгээд энэ зургийн нэр нь Бухан мөрдөлсөн. Тэгээд энэхүү зургийн гол дүртний энэ хоёр бухаага. Тэгээд энэ туслах зургууд нь гэр хойно байгаа өхөр материал хүүхдүүд нь тэгээд энэ тэнгэр нь орж байгаа. Энэ зураг нь болохоор төрийн шагнал ардын зураач цэвэг жавын азарган ноцтой гэдэг зураг. Харин энэ хоёрын гол дүр нь болохоор энэ хоёр азраг байгаа. Тэгээд цаагуур нь болохоор энэ туслах дүр нь моринод үүсэж харин энэ хүн болохоор уургаар морь уурж байна. Тэгээд энэ моринод болохоор ийшээгээ гүйлчиж байна. Бидний болсон зураг төрийн шагнал ардын зураач Абдан гэдэг хүний алтын дараа гэдэг нэртэй зураг аа. Тэгээд энэ зургийн гол дүр нь болохоор энэ ажлаа хийсний дараа амарч буй хүмүүс аа. Тэгээд энэ зургийн туслах дүр нь болохоор цаагуур морь мал тэгээд хадлангийн өвс тоног хэрэглэн байгаа. Тэгээд энэ хүмүүс нь болохоор их ажлаа хийсний дараа амарч буй хүмүүс аа. Өнөөдөр бачгаа ахаар явуулсан. Өмнөх хичээлээр бид туслах дүрс тийм ээ гол дүрийг төвлөрсөн байна. Эндээс ямар дүгнэлтэнд хүрэх гэхээр гол дүр гэдэг маань тухайн зургийн агуулгыг баяжуулж байгаа хот том руу үзүүлсэн дүр төрсдөг байгаа тийм үү. Туслах дүр гэдэг маань гол дүрийг баяжуулж байгаа нэмэгдэл хэсэг буюу энэ хоёр маань нийлээд сэдв зураг болдог тийм ээ. Ингэж үзсэн энэ дүгнэлтэн дээр хүрч ирээ ингэж өмнөх мэдлэгээ батлууллаа. За өнөөдөр энэ өмнөх мэдлэгтэн дээр тулгуурлаад бүгдээ сэдв зургийг яаж зурах вэ гэдэг өнөөдөр хичээл өгдөг. Өнөөдөр бизнесийн шинэ хичээл бол сэдв зураг зурах гэсэн хичээл байгаа. За бүгдээ хичээл дээр хамтраад ямар зорилго дэвшүүлсэн бэ гэхээр өөрийнхөө бодол санааг сэдв зургийн аргаар илэрхийлэх юм чадвар эзэмшнэ дээ. За бүгдээ зорилгоо биелүүлэхийн тулд зорилтууд дэвшүүлсэн хүмүүстээ. За энэ дээр 3 зорилго дэвшүүлсэн. Нэгдүгээр зорилт маань бол сэдв зураг зурах дараалал гэж байдаг. Энийг баримтат зураг зурна. Хоёрдугаар нь бол гол ба туслах дүрийг ашиглаад тэгээ оновчтой сонгож зурж чадж байна уу гэдгээ шийдэн. Гуравдугаар нь сэдв зургийн ерөнхий зохиомжийг гүйцэтгэж сурах гэсэн ийм 3 үндсэн юу дэвшүүлсэн байна вэ? Зорилт дэвшүүлсэн. Энэ зорилттой багш үнэлгээ болгоцсон байгаа шүү. Багаар хийж байгаа учраас энэ 3 зорилт маань 5 баг дээр маань хэрэгжих юм бол нийт оноо үнэлгээгээд бизнес өнөөдөр хичээл үр дүн гаргах хэрэгтэй болж байгаа. Тэгэхээр бүгдээ шинэ мэдлэгээ их сэдв уншаад өөрсдөө бий байлгах гэдэг нь
Сэдв зураг гэж юу байдгийг, сэдв зураг ямар дараалал байдгийг би та уншнаа. За багш нэг энэ дээр багуудад ингээд тавиадаг. Эндээс аваад нэгээр нь аваад уншъя. Ихээр сайн уншаа. За 1 минутын хугацаанд өөрөөсөө сайн тогтоох уншиж. За эндээс авч байгаа. За нэг авч уншиж. За. Нааш. Уншсан багууд уншсан сэдвээсээ юу ойлгоо гэдгээ багштай болон өөртөө яаж өгөх бэлдэж байгаа. Ихтэй юуны тухай бичсэн бэ? Нэг нь ярин бусдын багийн гишүүдийн тухай дэмжиж хажуугаас нэмэлт тайлбар өгч. Атаан баг маань уралдаантай ажиллаж байгаа баг. Хугацаа болж байгаа учраас багш нь өөрөө мэдээд за 5 дугаар багаас эхлэе. 5 дугаар багаас босч байгаа юуны тухай бичсэн байна? Энэ сэдв зураг гэдэг маань тийм туслах дүрээр гол дүрээр авсан тийм зургийг сэдв зураг юм. Тэгээд эхлээд гол дүрээ эхлээд бодно. Тэгээд дараа нь туслах дүрүүдээ өнгөөр ялганы хвшлэн боднаа. Нэг санд байна 5 дугаар багаас босоо ярьсан байна уу? Өөрөөсөө ярьж нэмээр багийн хагшин мэдээж. Тэгээд зурагчийн нэр зураг нэг зургийн өөрийнхөө зурсан зургийнхаа нэрийг зурна. Жишээ. Дараагийн багаас нэ. Нэгдүгээр багаас. Томгол хэлж байна. Уншаа. Нэгдүгээр багаас ингэ ярих. Уншаад ойлгож байгаа зүйл байна уу? Дотроос нь юу болов? За 2 дугаар багаас. Юуны тухай бичсэн бэ? Юу ойлгох уншаа? Сэдв зураг нь гол дүрмээс туслах дүртэй тийм. Энэ сэдв зурагтай энэ агуулгыг тайлбарлах чадгаар том гол дүр зурдаг. Дараа нь тэрнийгээ баяжуулахын тулд туслах зураг зураад байгаа. Эхлээд гол дүрээ бодож хамгийн сүүлд нь туслах зураг өнгө хэлж боддог. Ингээд төгсөлд нь нэр болон өөр зураачийн нэр гэж шүү дээ. 5 дугаар баг, 2 дугаар баг болоод энэ оноогоо авч чадчих шүү дээ. Өшөө аль багаас ярих вэ? За 1 дугаар багаас. За. Энэ сэдв зураг гол дүрээр томруулан авч туслах дүрээр баяжуулсан зургийг хэлдэг. Тэгээд эхлээд сэдвээ сонгоод дараа нь зургийн хэлрээ босоогоор мөн хөлөнгөөр тавихаа шийдээ. Тэгээд утга сэдвийн утга агуулгыг сайн гаргаж тэгээд туслах дүрээр тэгээд эхлээд гол дүрээр зураад дараа нь туслах дүрээр зураад тэгээд тэнгэр газрыг зурж тэгээд мөн гол дүрээр тэгээд гол дүрээр туслах дүрийг өнгөөр ялган тодруулах гэдэг. Сайн байна. За ойлгосон байна. За 3 дугаар багаас ярьж байна. Гол дүр болон туслах дүрийг ингээд хослуулж баяжуул зурсныг сэдв зураг дараалал нь болохоор эхлээд сэдвээ сонгоод үнэн босоо яаж зураг харгаа шийднэ. Тэрний дараа гол дүрээ хамгийн түрүүнд зурна. Тэсний дараа туслах дүр бол тийм газар болон тэнгэрээ зурх зурна.
Тэгээд маш тод өнгөөр ялан бодож түүнийг тодруулна. За одоо өөрөөр баг үлдчихэж байна тийм ээ. За. Сэдв зураг гэдэг нь гол ба туслах дүртэй. Тэгээд гол дүр нь зургийн наан тэгээд туслах дүр нь цаана тэгээд гол дүрээ тод том руу зурх ёстой. Туслах дүрээ гол дүрийг баяжуулж зурж гол дүр зурж байна. Тэгээд эхлээд сэдвээ сонгон дараа зургаагаа босоо өндлөн зурхаа сонгон дараа бүх зургаа зурсны дараа эхлээд будаад гол дүрээ будаад дараа нь туслах дүрээ будна. Амаа хэрэг сайн ярьжсэн баяр хүргэе. бүгдээрээ багшийн заах хичээл бол үлдсэн дээ. Өөрсдөө даанч уншаад ойлголоо шүү дээ. За одоо харж байгаа бүгдээрээ нэг зэрэг нэг уншиж байна. Нэг хоёрын гурав. Тавьсан байна. Тэр хүмүүсээ зургийг заавал томоор зураг авахгүй бас жижиг форматны зураг жижиг дэвсгэрээр бас зураг болно шүү дээ. Ингээд зурсныг зохиомж гэдэг. Зохиомжийн санаа олон гэж байна. Энэ жижиг форматн дээр зохиомжийн санааг аваад гэрээ даалгавар энэ зурсан зургаа зургийн дэвтэр дээр яах хэрэгтэй байна. Томоор баяжуул зурх. Тэгэхээр одоо бүгдээрээ саяхан ойлгосон зүйлийг энэ заасан дээр гол дүр, бусад дүрээ баяжуулсан сэдв зураг зурх. Сэдв зурганда нэрөг нь дараалал даав хамгийн шууд зураг чиглэлээр бичих хэрэгтэй тийм үү? За ингэ бид дараа. За багаар нь зөвнөх учраас багийн дөрвөн гишүүн дөрвөлээ зураг багшаа дохиогоор үзэсгэлэн гаргаж би даасан үзэсгэлэн гаргав. За ихтэй. Dulu nggak urut saya kan dari jangan diulas sedikit urut coba no. Setengah hukuman mungkin tak minum yang hukuman dah macam, ada hukuman apa itu jadi ni. Kalau macam sana macam macam. Macam mesti. Asal dari baksa asal macam. Өнгөөр яаж болов? Атмосфераар болов?
тийм томруу маань. Томруу гэдэг маань зургийн формат дээр наа талдан тодор хомоор зурх ёстой. Гол дүр бол зургийн үндсэн санааны бараг нэг 70-80% илэрхийлж чаддаг. Гол дүрээ юугаар баяжуулдаг вэ? Туслах дүрээр баяжуулна. Тэгээд өөр зохиол зурсан зургийг ямар зураг гэх нь сэтгэл зураг гэж байна. Өнөөдөр бид нөө сэтгэл зургийн зохион хийж байгаа гэсэн. Өөрөөр хэлбэл сэтгэл зургийн маань ихний санаа учраас наад чинь цаав бүрэн үүсгэж байгаа байна шүү дээ. Дараа нь энийг хэвээр баяжуулаад эндээсээ санаа зургийн дэвтэр дээр зураг цаашлаад том бүтээл хийх шиг авч хийдэг байна шүү дээ. Зургийн нэр үгүй. Бол сайн байна шүү. Ариун зайг болж байна. Онцлог болж байна. Ik gooi het maar uit tussen. Eén horen wasje. Waar wordt het? Ons gestinger gaat geen arm die paas op zijn baas op. Индээр зураг түрүүлээ зээсэн одоо багаараа нааж байгаа. Машин цаавууг зураг сайн байж байгаа. Танаа багийн үзсэн гэсэн үг шүү дээ. Одоо нэг 5 минут явуулаад үзчихээ. Өнгөрөө явлаа. Шимолтыг болж байна, арчин доржиг болж байна. Санаагаа болж байна. Марлыг болж байна. Ойрглыг болж байна. Өөрөөр санаа нэг болж байна. Сэтгэл зүйн санаа. Если не ампары хурцсан бол хугацаанд бол шууд бодгоор юм балмастраа зураг явуучих хэрэгтэй байна шүү дээ. Тэ. Багшин туслалын үзэсгэлэн гаргах нь. Нэрээ бичсэн. Сараа. Орцсон жоо. Сорттай юм уу? Жоо хурдтай юм. Хамаатай ихний зураг байрлуулж байна. Зурагчийн нэрийг бичдэг гэсэн мэт өөрөөгөө нэрийг бичих, зургийн нэрийг бичих. Батыг харандагаар гой сайн зэвэн. Манай сургуулийн зорилго дотор байгаа үстэй тийм. Тэр юм ба автаг усаа бичнэ гэж байна. Тэр нэг зорилгын хатаа хоорон бичгээ үүсгэх бол юм ба зэвэн чинь батыг харандагаар.
4-р багийг бараг дуусчих юм шиг байна. нэрээ ихтэй дараа багш нөгөө нэрээ их багууд үүсгэж учраас энэ дэр юм аа. Анча нэг юу байна даа. Дараа тууштай. Аваа болчихлоо. 아니래. 들어오네. 옥사도 없었잖아, 그때? 하나 더 없었네. 이게. 맛있다. 무슨 생각이야? işte orada bakın uçsun gibi belki. Yeni uçsun gibi tayt bırakır. Ben de belki. Başka sabah var. Hayır şimdi belki bazı uçsun. Belki. Bagajda uçsun gibi tayt bırakır. Hoğukta belki çıkarır. Bagaj. Ama bagajı vurkum iyi doktor. Nekör bagaj uçsun belki olsun be. Uçsun gibi doktor. Daha başka bir dostlar uçsun gibi. Şey versin o. İyi gidelim. Yeni değişme hayatı belki başına olsun. Yeni be. Yeni olacak. Bana yeni olacak. Şu an Türkçe ben konuşuyorum. Она наша на проект. Ой, смотри. Это уже. Я хочу. Сердцу. Петли, сердцу. 네. 우측에 대고 군에 삼도처럼. 야무로.
Одоо тайлбарлалаа сайн болчихно. Одоо эцэг оноо хайр байт зурганда ямар багийн гişүү төрүүлсэн байх вэ? Одоо хайцсан дээр. За болсон. Наадад бүтээж хамгаална. Багууд бүтээж хамгаална. Агш нь одоо тийм оноогоос одоо таанаас бүтээж хамгаална. Баян нэгдүгээр багийн хоо машин дээр дугаар тавьчих. Дөрөвдүгээр багийн хоо. Баян болоо. Энэ бол дөрөвдүгээр багийн бүтээж байлаа. Энэ тавын хоо. Баян бол тавдугаар багийн бүтээж байлаа. Энэ баян нэгдүгээр багийн бүтээж энэ хоёрдугаар багийн бүтээж энэ гуравдугаар багийн бүтээж. За. Өнөөдрийн ойлгосон зүйлээ бид бас ийм үр дүнд хүрч байна. Одоо багууд өөрсдөө ярьж тайлбарланаа бага. Дараараа үргэж гэнэ үү сандаа. Аль багаас вэ? Хоёрдугаар багаас. За. Тэгээ энэ зургийн ерөнхийд манайх ийм юмнууд хийсэн гэж нэг тайлбарлаж чинь тийм. Багууд. За нэгдүгээр багаас. За маш их юм яа. Энэ дээр одоо багш оноонуудаа тавьж ирсэн шүү дээ. Тэгэхээр хамаас багийн тайлбарж байгаа гишүүнээс их зүйл шалтгаалсан байх шүү одоо. За. Мөнгө их нэгэ барьж шүү сонсон шүү. Эхний зургийг болохоор ингээд дахиалж байгаа юм цэцгийг байгаа. Цэцэг байгаа. Тэгээд үндсэн ингээд энэ чинээс ингээд үндсэн ячгууд ингээд цэцгийн энэ чинээс дахиалаа. Тэгээд дараад нь өвснө ягаад. Тэгэхээр бүр том цэцэг наргаад тэгээд цаагаар ингээд бүр гоё хөдөө шиг юм гоё сайхан дайглаа орчин байгаа. Тэгээд энэ болохоор дахиад энэ зорилго нэртэй зорилго байгаа. Дараагийн нь болохоор хөдөөний мэдсэл ингээд энэ эхлээд энэ морь ингээд сайхан ингээд яаж байгаа. Тэгээд цаагаар нь болохоор ингээд стих ингээд гэр байгаа. Тэгээд энэ чинь хоёр зорилго байна. Тэмцээд цэнэд ингээд дахиад Устан яриг бас багаа бол дэмжээ. Яаж дэмжээ вэ? Албаа багтаа яаж зэнзээ байдаг. Устаас гол багаа юу дуудлаа. Энэ болохоор ингээд багаа би одоо тэ нороо тавих гэдэг. тийм сайхан. Энэ гоё дэмжээ шүү. Яг гişүүнээ сайн бэлтжээ. Энэ ч нүдийг хадгалдаг. Дараа нь болохоор Тэгин дээр мань чат гэж чат тоолоо багийн дээр санаа. Тасан. баярлалаа. За нэгдүгээр багийн эмчээ. тавьчих. Даваачны дээр сая зурж байхад өөрөнд нь харж байсан. Сэдв зургийн дарааллыг баримтж гэнэ үгүй гэдгийг харж байсан. Өөрөө багш нь мэдж байгаа. За энэ дээр нэгдүгээр багт дараалал бүгд баримтсан учраас 5 оноо өгж байна. За гол дүр ба туслах дүрийг оновчтой сонгосныг бүгдээр хамт харъя. Гол дүр нь байна уу зурган дээр нэгдүгээр баг. Байна. Туслах дүр байна уу? Байна. Ерөнхий гүйцэтгэлийн хувьд ямар вэ? За жоо дутуу юм байх шиг байна гүйцэтгэл дээр тийм үү? Гүйцэтгэл дээр өнгө оруулах ёстой. Одоо зураачийн нэрээ бичих ёстой тийм. Нилээд юм дутуу болохоос энэ дээр 4 оноо өгч байна. За одоо дараагийн багаас яваа. За хоёрдугаар багаас. За өөрийнхөө бүтээлийг хамгаална. За багийн бус гишүүд нь сэтгэл тогтмол мэдээд сууж байгаа. Энэ зураг бол тэгшүүрийн зурсан шалтгаан шин гэдэг зураг байгаа. Энэ зургийн гол дүр нь болохоор энэ сар харин туслах дүрүүд нь энэ од байгаа. Харин энэ зургийн одноос нэг шиг ингээд их том сартай харин их гоё одтой байсан тийм утгатай. Харин энэ зураг болохоор дэлгэр зургийн зурсан хөөрхөн 3 ангахаа гэдэг зураг. Энэ болохоор нэг өдөр нэг их нь 3 ангахаа дагуул явж байгаа. Энэ гол дүр нь болохоор энэ том их нь харин туслах дүрүүд нь болохоор
дэгдэхээ нүүлмэл. Харин энэ зураг болохоор хурагчиг хүү гэдэг зураг байгаа. Энд болохоор энэ хүү ингээд энэ хүү бол гол дүр бусад уул хураг энэ гэр нь туслах дүр. Энэ хүү очны болохоор хургаа хариулж одоо гэрлүү гарч иж байгаа. Харин энэ болохоор мөнгө залгын зүсэн өнгийн цэцгэс гэдэг зураг байгаа. Энүүний гол дүр нь болохоор энэ том цэцэг туслах дүрүүд нь жижиг цэцгүүд байгаа. Харин энэ болохоор өнгийн цэцгэс хамгийн том нэг цэцэг байгаа. Тийм. Маш сайн яриад байна. Дараалал дээр бол бүгдээр харилаа 5 оноо авъя. Гол дүр ба туслах дүрээ сонгосон байдал дээр 5 оноо чанга тоддоор ярьж байгаа тийм биз? Эгийг даваа маш сайн ярьж байна. Ерөнхий гүйцэтгэл багийн ажиллагаа сайн байгаа учраас 5 оноо тавьлаа. За одоо дараагийн багуудаас. Хайр баг. Манай зураг энэ болохоор миний зурсан зураг хөгжмийн өрөө гэдэг нэртэй зураг. Энэ болохоор урд нь болохоор гитар гэдэг нөө ингээд юун дээр төшүүлээд тавьж харин цаана болохоор юм лимп хан дээр энэ болохоор микрофон байна. Харин энэ болохоор ширээ дээр ингээд юу тавьсан туслах дээр юу бүрээ ширээд харин энэ болохоор гол дүрэн гитар. Энэ болохоор юу намны зурсан цасан хүн гэдэг нэртэй энэ цасан хүн ингээ гол дүрэнтэй цаана ингээд цаснууд ингээд туслах дүрэн ингээ байгаа. Харин болохоор юу ах гэрлийн зурсан аян замдаа сайн яваараа гэдэг зураг. Энэ болохоор ингээ цаана туслах дүрүүд нь гэр байна. Энэ болохоор юу гол дүрэн юм хүн болохоор нөө ингээ явж байгаа аян замдаа сайн явж байгаа хүмүүстээ далж байгаа юм. Тэгээд цаана гэрүүд нь туслах дүрэн. Харин энэ болохоор их хүчирлийн зурсан аж аргалтай хүү гэдэг зураг. Энэ хүү гол дүрэн болохоор хүү ингээд нам уншиж байгаа. Харин цаадал туслах дүрүүд нь болохоор хоёр хүүхдийн цэцэг байгаа. Баярлалаа. Сэдв зургийн дараалал дээр бол бас сайн хийсэн байна. 5 оноо дөрөвдүгээр уучлаарай. Дөрөвдүгээр баг шүү. За 5 оноо авлаа. За гол дүр сонгосон байдал дээр 5 оноо өгнө. За ерөнхий гүйцэтгэхээр дутуу юм байна уу? За зураач нэрмээрээ тавиагүй тий. Ганц нэг бүтээл байгаа биз? За тэгэхээр энэ дээр 4 оноо авах нь. За одоо 3 5 дугаар багаас. Тайлбарлах. За харин заяа. Сонсоо. Энэ манай өндөржин зурсан зураг байгаа. Гол дүрний энэ маргууд туслах дүр нь болохоор энэ нот байгаа. Энэ болохоор өнгийн зурсан зураг одод тэнгэр гэдэг нэртэй. Энэ гол дүрний туслах дүрийн нот байгаа. Тэгээд энэ манайгийн орон чимийн зурсан зураг байгаа. Энэ бие өнөдөр гэдэг зураг байгаа. Энэ гол дүр энэ орон чимийн өнөдөр хийх юмнууд нь байгаа. Тэгээд энэ болохоор манайгийн ариун заяагийн зурсан зураг загварын ертөнцийн энэ гол дүр нь бусад энэ тайзны слот туслах дүр. Дарааллыг бол мэдээ сайн баримтаж хийсэн байна. За гол дүр туслах дүрээ оновчлон сонгосон байна. За таамаас ингээ харахад дутуу юм байна уу? Ураачийн нэрэн дээр гүйцэд байна уу? Гүйцэд байна тийм. Ерөнхийдөө бол нэг сайн тайлбарлаж байна. За энэ дээр очсон 5 оноо үү. За одоо хэдгээр баг өгсөн. За 3 дугаар багаас. Одоо оноо гүйцэж байгаа ба. Энэ манайгийн шин цэцгийн зурсан хөдөөл хэр гэдэг хэр тал гэдэг зураг. Энэний гол дүр нь болохоор энэ гэр тэгээ цаана тийм амтэн мал хаж хой бэлчиж байгаа тийм зураг. Энэ морин хоор гэдэг манай хогийн мал зурсан. Энэ морин хоор гол дүр нь тэгээд энэ морин цаана тэгээд ингээд газар тэнгэр гэдэг зурсан байгаа. Энэ манай багийн төвлөнгийн цар ганц цэцэг гэдэг нэртэй зураг. Энэ зургийн гол дүр нь энэ цэцэг. Тэгээд цаана тэгээд цэцэг
Чи буваад нэг чигээр дурсан. Энэ миний дурсан бол төгөлдрөгөөр тэгээд энэ туслах дөрүүд нь морин хуур гитар нэр байгаа. Энэ болохоор концерт гэдэг зүйл. Бодлогыг авах гэж хэлж байгаа. За мэдээ сэдв зургийн дарааллыг бас сайн баримтад зурсан байна. За гол дүрийн буюу туслах дүрийн оновчтой сонгосон. Багийн гишүүний тайлбарлаж байгаа байдал тийм ээ. Нөгөө тэгэн дээр чанга топ дугаар гэдэг дээр бас яа. Дээр нэг алтай байх шиг байна тийм үү? Зураачийн нэр байна уу? Зураачийн бүтээжгийн нэр тавигддаг учраас энэ дээр 4 оноо. За багууд бүгдээ хамтраад оноогоо завь. За нэгдүгээр баг. Нэг оноо. 14 оноо. 14 оноо гэвэл 15 14 оноо үнэлгээтэй байгаа шүү дээ. За тэгэхээр нийт үнэлгээ маань эднээ танаа 5 4 5 биш хэдэн оноо авсан байна. Гэсэн үнэлгээ 14 оноо дээ. За хоёрдугаар багт өгнө. 15 оноо авлаа. Үнэлгээтэй. Байна тийм ээ. За 15 оноо авсан багт баяр хүргэе. Эдэн оноо. Мөн 14 оноод 14 маань хэвлээ. Үнэлгээ үнэлгээтэй. 13 болсоор би үнэлгээтэй болох хэрэгтэй байна шүү дээ. За дөрөвдүгээр баг маань 14 оноод яг үнэлгээтэй үнэлгээтэй. За тавдугаар баг маань 15 оноод арай илүү байлаа гэсэн. Үнэлгээтэй. За тавдугаар багтаа баяр хүргэе. Энэ байгууллагын цаана 4 гишүүн байгаа тийм ээ. Эндээс хараа багш журнал дээр үнэлгээний тавиад явуулчихсан. За бүгдээ хаашаа харж байгаа. Өнөөдрийн хичээл маань сэдв зураг гэдэг маань бүгд ойлгосон тийм ээ. Сэдв зураг гэдэг маань юунаас бүтдээ гэхээр гол дүр нөгөө туслах дүрээс бүтнэ. Гол дүр туслах дүр хоёр хоорондоо уялдаж байж юу бүтээж байна. Сэдв зураг гэдэг зурагтай байна. Сэдв зургийг зурнад бид тус сэдв зургийн санааг зохиомжийн жижиг заасан дээр олж болдог байна уу? Болдог байна. Одоо энэ баяжуулсан энэ жижиг зохиомжийн заасан дээр хийсэн зохиомжоос санаа аваад 90 даалгавар энэ зургийг он дэвтэр дээр зургийн дэвтэр дээр сурж ирэх. Дээр номноос сэдв зураг бөгөөд сэдв зургийг зурах дараалал гэдгийг уншиж ирнэ. Тийм үү? За ийм гэрийн даалгавар. За ингээ өнөөдрийн хичээл бүгдээр амжилттай оролцлоо. Бүгдээр нь баяр хүргэе. Дараагийн хичээл хүртэл баяртай.